юу вэ гэхээр найзуулсан сэдв. Одоо өнөөдөр хичээлд найзуулсан сэдвийн дор бүгдээрээ найзуултын тухай ярилцсан мөн шин дуу сурах хэрэгтэй болчихлоо. За ингээд өнөөдрийн хичээлийн зорилго маань яг үгээр бүгдээрээ хоорондоо харилцан ярилцсан. За мөн энэ дууснаар шин дуу сурах тийм ээ. Шин дуу дууснаар бидний сонсгол өөрчн, ойлголтоо зөвчн үгээр яриа хөгжнө. За юу. Тийм учраас бүгдээрээ дууныхаа үгийг маш тод хэлж аяан зөв сурах хэрэгтэй. За мөн бид нар яг үгээр найзууд сэдвийн дотор найзууд маань хоорондоо бие биедээ яаж туслах ёстой юм тийм ээ. За мөн хамгийн сайн найз гэж ямар хүн байдгийг бүгдээр хоорондоо ярилцсан. Мөн за бид бүхэн ингээд шин дуу мөн хоолойд тасалбартай бид нар гоо сайхны мэдрэмжтэй болно. Ойлгосноо? За ингээд бүгдээр хичээл эхлэхээс өмнө бид нар маань хоолой маань одоо шин дууд өмнөх дуугаар дуудах учраас хоолой маань жаа гомдсон байна тийм ээ. За тийм учраас бүгдээр эхлээд хоолой тасалбараа дуулж үзье тэгөө. Хоолой тасалбараа мэдвэ штэ. Мэднэ. За эхлээд бүгдээрээ долоо нотоо нэрлэж долоо нотоо нэрлэе. До, ре, ми, фа, соль, ля, си, до. За ингээд долоо нотоо бүгдээрээ хоолой тасалбараа дуулъя. За хоолой тасалбараа дуулж хоолойгоо бүгдээрээ сэрээ. Одоо бидний хоолой жаа гомдсон байна. За хоолой тасалбараа дуулахад бүгдээрээ гараа үтгэнээ аваад гоё цэг суунаа. За үцэг хандаа орохгүй. За хоолой тасалбараа бүгдээрээ долоо нотоо дуулна. За болсноо. За бүгдээрээ яг үгээр дөрөв нотны хэмжээтэй хоолой тасалбарыг дуулна. Дөрөв нотны хэмжээтэй. За картна. Зэрэгцэн байгаа тийм ээ. За тэгвэл бүгдээрээ өмнө хичээл бүтсэн дугаанаасаа батад руу дуулъя. За юу. Өмнө хичээл бүгдээрээ ямар дуу утсан байгаа вэ? Шинэ өвлөө. За шинэ өвлөө гэсэн дуугаа тийм ээ. За батад бүгдээрээ
Атгаш дууднаа. За бүгдээ өгөө авч. Бүгдээ өгөө аваад. За шинэ өгдөө дугаа 3 гадаг дуудна тийм ээ? Маш анхааралтай. За гэр. Сонсноо. Шинэ хичээлдээ орохоос өмнө бүгдээрээ нэг дуу сонсъё. Энэ дууг сонсохдоо бүгдээрээ гараа зааш өрөө дээр авч бод сайхан. За бүгд энэ дууг сонсохдоо өнөөдрийн сэдэв маань юу гэлээ тийм ээ? За бүгдээрээ маш анхааралтай сонсноо. За ямар дууг нь бүгдээрээ анхааралтай сонсоо тий. Сонссныхаа дараа бүгдээрээ хоорондоо ярилцсан. За юу бүгдээрээ. За За сонсвоо. За сонслоо бүгдээ сонссон тийм ээ. За энэ юуны тухай дуу юм доо? За яри бүгдээ сонссон. За өнөөдрийн бидний хичээлийн сэдэв маань найзууд сэдэв тийм ээ. За бүгд бидний сая сонссон тухай сонсон дуу маань юуны тухай? За яри.
Найзын тухай тийм ээ. За найз чинь юу гэдэг юм бэ? За. Найз гэдэг нөхөр царсан гэдэг яг. Найз гэдэг маань үнтэй нөхөртэй ярилцдаг юм байна тийм. За тийм. Найз гэх хамгийн сайн таньдаг хүний нэр. Хамгийн сайн таньдаг хүний нэр гэж байна. За. Найз гэдэг чинь өөртөө хамт байдаг. За үүд хамт ингээ ярилцаа тийм ээ хөвжөлдөө бас за тийм. Өөрөөсөө илэрхийлж за. Найз гэдэг нь сайхан сэтгэлтэй хүнтэй нөхөрлөж. Сайхан сэтгэлтэй байж болох тийм ээ. За. Найз гэдэг нь танихгүй хүнийг таньдаг болоод. За тийм ээ. За. Найз гэдэг нь гомч болсон үед тусалдаг хүнийг. Тийм биш. Найз гэдэг нь янз янз байдаг тийм ээ. За гонж хотлорсон үед сэтгэлийн сайхан сэргээдэг. За тэгээд үнтэй нөхөрлөө дотносоод ирээд үнийг таньдаг мэдээд өгөхөөр хамгийн сайн гэж боддог тийм үү? За манайд найз байгаа юу? Байгаа. Тэр найз үнтэй тийм ээ? Найз хүн юм байгаа юу? Байгаа. Хүн бол найз үнтэй тийм ээ? За хамтар чичээлээ хийдэг. За гэрлүүгээ хамтаа явдаг. Тоглохдоо хамт тоглодог тийм ээ? Тэгэхээр хүн юм найз хэрэгтэй юм уу? Хэрэгтэй тийм ээ? Хамгийн сайн дотны найз. За тэгвэл өнөөдрийн сургалтын маань мөн найзуудын тухай юу байгаа. За юу? За тэгэхээр бид нар одоо ямар аймагт амьдарч байгаа вэ? Өмнө аймагт амьдарч байгаа тийм ээ. За тэгвэл бүгдээрээ бидний хамгийн эхний өнөөдрийн хичээл дээр дуудах дуу маань юу вэ гэхээр Аяыг гал мандах үгийг энхма найзуудаа ирээрээ гэдэг дуу байна. Аяыг гал мандах үгийг энхма найзуудаа ирээрээ. За бүгдээр бид дэвтэр дээр бичээд авч дууныхаа нэрийг аяыг гал мандах аяыг гал мандах үгийг энхма дууных нэр нь найзуудаа ирээрээ. За бүгдээр гарчаад авчих. Ямар ч дууныхаа гачиг тавьчих. За гарчаад авчих. Үгийг энхма аяыг гал мандах үгийг хэлсэн. Энхма дууных нэр нь найзуудаа ирээрээ. За бүгдээрээ нэгдүгээр өдрийн бүгдээрээ самбартаа ажгаа бүгдээрээ нэгдүгээр өдрийн хамтдаа уншия. За бүгдээрээ нэгдүгээр өдрийн хамтдаа уншия. За зэрэг гурван удаан баатар архан ирнэ уус хавтаа хүүхэд насны айсан хам хөгжим дуугаа уулзцай найзуудаа ирээ. За удаан баатар гэж юу юм? Тийм ээ. За дархан гэдэг бас хотод шүү дээ тийм ээ. За уус аймаг гэж мэдгүй. Бид сонсоо уус аймаг, ховд аймаг, говартай. За энэ аймагуд бидний улсаар ямар аймаг гэж үзвэл манай аймаг болохоор манай Монгол улсын хамгийн хайрцаг үдээ өмнөх зүйл шүү дээ. Хамгийн өмнө говийн ус тийм ээ. Говь цэвэр газар ихтэй. За тэгвэл энэ Улаанбаатар хот уус говартай аймаг бид шиг хүүхдүүд байгаа юу? Бид нар хоорондоо найзс нөхөрлж байгаа юу? Бид нар ингэж байна шүү дээ. Тэр олон аймаг хотуудаас найзууд маань манай аймаг бид нар дээр ирээрээ хэдүүлээ хоорондоо найзлъя, хөгжим дуугаараа найзлъя гэж байна шүү дээ. Тийм үү? За тийм учраас өөр яаж найзуудаа ирээрээ хэдүүлээ хүүхэд насныхаа одоо найзууд болцгоё, хөгжим дуугаар уулзаж найзлцгаая гэсэн утгатай. Тийм утгатай дуу байна тийм ээ? Тэгээ найзуудаа ирээрээ гэж байна. За тэгвэл хэдүүлээ хоёрдугаар өдрийн үзье. За авчгуулаа. За хоёрдугаар өдөр нь өвөр хангаа гэнтийн шугаад өмнө сэлэн хөвсгөлөөс үгүй одны байшаалд
Үжиг наадмаар уулзцгаая. Найзуудаа ирээрэй. За ямар амт гарсан? Эдгэртэй бүгдээрээ хоорондоо найзлаа. Тэгээ одоо юугаар найзлаа гэж байна? Үжиг наадмаар найзлцгаая гэх. За ийм утгатай дуу. За бүгдээрээ үгээ харав. За бүгдээрээ ийм сайхан найзын тухай дууг өнөөдрийн хичээлдээ сурцгаална. Ойлгосноо? Өнөөдрийн хичээлдээ энэ дуу бүгдээрээ сурч авна. За бүгдээрээ эхлээд сонсоод тий. Багш нь дуулаад та нар сонсоод за ямар дуу юм бэ гэж. Тэр бодсон бид сураа мэдээд юу сонсоогүй дуу заяа. За бүгдээрээ эхлээд сонсоод тий. Багш нь нэгдүгээр өдрийн дахилтаа дуурна. Маш анхааралтай сонсон шүү. Эхлээд анхааралтай сайн сонсоод авсан хүүхэд яг л дуугаа зөв сайн сурна шүү дээ. Багшийнхаа дуу жоод анхаарахгүй өөрөө яриад үйл яг уу. Дуугаа буруу сурна. За тийм учраас эхлээд маш сайн анхаарах шүү. Ийм ажлаа дуу. Улаанбаатар тахан гэрэлтэй уусгоо алтараас хүүхэд насны байсадан хөгжин зугаар уулзцгаая найзуудаа ирээрэй. Найзуудаа ирээрэй. Найзуудаа ирээрэй. Найзуудаа ирээрэй. За энэ дуу өмнөний дуу сонссноо? Сонсоогүй шүү дээ тийм ээ? Сонсоогүй. За сонссон хүмүүс байж магадгүй. За одоо бүгдээрээ тэгвэл энийг бүгдээрээ энэ дуугаар өөрөөр сурч авах юм. Аяа хэнц төсөлтэй. За үгийг. За одоо энэ бүгдээрээ нэгдүгээр хамтдаа дуулж багшийнхаа дагаар өвчмтэйгээ. За дөрөө. Анхаарна. Алтайгаас 1 2 3 4 энэ дээр 4 байна гэж заяа. За дахиад удаа дижээ.
혹시 나간다. 너라이 오마. 자, 어떤 누구 묵대래 하고 얼마나 들어가요. 아, 일단 자, 일단 선수 박시가 일단 분들은 야스 돌죠. 자, 이기스 돌. 오르하 김기수와 동거신 없으다. 웃기 언니 발서다. 웃지 나가 웃었다. Ayuda ka ayah sih contoh soto, gimana? Apa lagi? MZ가 자, 그때부터 MZ인데 자, MZ가 자, 선수 MZ가 또 돼. 자, 조건이 끊었다 MZ가 자, 아까 그때 자, 또 목대에서 한번 버스쪽스쪽 감싸 있다. 자, 맛이 안 가렸다. 버스쪽스쪽 핫. 자, 왜 버스쪽스쪽. 자, 이래가. 자, 가렸다. Wow.
бэ? Тийм ээ. За одоо бүгдээрээ тэгвэл онлын мэдлэгээ батгана. За ноотынхоо онлын мэдлэгээ батгана. За бүгдээрээ сайхан нэрлэе. За Экшгийн гол. За энэ ямар нот вэ? Бүгдээр. За энэ ямар нот вэ? Тийм ээ. За одоо бүгдээрээ тэгвэл энэ дөрөв нот гарч ирээд зурчуулдаг юм. За дөрөв нотыг яаж бичдэг вэ? За бүгдээр харъя дөрөв нот. За За мөн үү? За мөн бэлмээ дөрөв нот. За маш сайн байна. За одоо тэгвэл бүтэн нот өгөх бай. За бүтэн нот. За самбар бүтэн нот. За бид эшгийг нотоо хэмжээг бүгдээр мэддэг байх ёстой. За сайн байна бүтэн нот. За тэгвэл за одоо энэ юу вэ? Энийг юу гэдэг вэ? Дэвсгэр 5 шугам тийм ээ. Үндсэн дэвсгэр 5 шугам. За үндсэн дэвсгэр 5 шугам дээр юу бичдэг вэ? Наа бичдэг шүү дээ тийм ээ. За тэгвэл дэвсгэр шугам хаанаас нэрэлт байгаа вэ? Доороос тийм ээ. 1 2 3 4 5 доороос нь байгаа тийм үү? За маш сайн байна. За тэгвэл бид нар үндсэн дэвсгэр шугам доороос нь байгаа. За одоо тэгвэл за, нот бичгээс өмнө юу бичдэг вэ бид? Тийм ээ. За, нот бичгээс өмнө заавал өмнө яг уу. Тийм ээ. За, гоо самбар дээр гараад тэр соёл бичдэг бол. За, хамгийн гол соёл зурсах байна. За. За, соёл зурнаа. За мөн үү? За маш сайн байна. За соёлгүй мөн тийм ээ. За энэ соёлгүй зурхаа. За маш сайн байна. За мөн үү? За ингээд бид соёлгүй нот бичээс өмнө заавал соёлгүй бичдэг тийм үү? За ингээд энэ ямар ч бүгдээрээ нотыг эшгийг тэмдэглээд уртыг бүгдээ хагас дөрөвднээс нотоо мэддэг байх ёстой. За үндсэн дэвсгэр 5 шугам мэддэг байх ёстой. Соёлгүйрээ мэддэг байх ёстой тийм үү? За тэгэж бид нар нот бичин нотоор хөгжиж байгаа тийм ээ? За өнөөдрийн бүгдээ тэгвэл сурсан дундаа зөвхөн нэгдүгээр өдрийн бүгдээ биччихье. За зөвхөн нэгдүгээр өдрийн найзуудтай яриад дундаа зөвхөн нэгдүгээр өдрийн бүгдээ биччихье. За самбар дээр байгаа бүгдээ Улаанбаатар дархан нэрлэд уус совхоо балтаагаас хүүхэд насны баясгалан хөгжим дуугаар уулзцаая. Найзуудтай яриараа. За самбар дээр маш удаан хэлэх юм шиг. Аавс нэгдүгээр өдрийн бүгдээ биччихнаа. Намаас хэлчихэд авчихгүй.
Заавал угаасаа гэж бодож. За ингэж дуусаа, ингэж нэг дуусаа. Заавалтай гадны шинэ дуусаа. Заавалтай дуусаа. За. Дуусчихна. Саасаа. За өнөөдөр бүгдээрээ өнөөдөр хичээлээр юу үтсэн бэ? За ярилцъя. За дараа бодсооч. За дуусах нь хурдан дуусах шүү. За өнөөдөр хичээлээр бид өнөөдрийн хичээлийн сэдэв маань юу вэ та? Найз үтсэн сэдэв тийм ээ? Найз үтсэн сэдэвээр бид ямар дуу үтсэн бэ? Найзуудаа ирээд дуу үтсэн тийм ээ? За энэ дууны аяыг хэмцгээсэй. Гадмандах. Үгүй. Найзуудаар энэ дуун дээр юуны тухай гардаг? Нэгдүгээр өдөр юуны тухай гардаг? Нэгдүгээр өдөр дээр за. Хөгжим дуугаар найзалцгаа гэдэг тийм үү? Нэгдүгээр өдөр дээр аймгийн хүүхдүүдтэй найзлыг шилдэг бай. За энд байгаа бид нар найзуудтайгаа юугаар найзлах гэсэн? Хөгжмөөр бүгдээрээ найзалцгаая гэж тийм ээ? Тийм утгатай. За найз гэдэг маань өнөөсөө бид нар хэрэгтэй лөө? Тийм ээ? Хамгийн сайн найз маань бид дөрөв ярилцсан яа гэдэг бие биедээ тусалдаг тийм ээ? За яг гэдэг үнэн чөтөр байдаг. Дэмждэг. За нөгөөдөд суусан тийм хамгийн сайн найзууд бид нар бүгдээрээ найзтай гэсэн үү? Бүгдээрээ найзтай тийм ээ? Бүгд найз байх хэрэгтэй юу? Хэрэгтэй шүү дээ тийм ээ? Ядарсан үед тусалж дэмдэг, гэрийн даалгавраа хамт хийдэг, хичээлээ хамт явдаг тийм үү? Тоглохдоо хамт тоглодог. Найзууд ч хоорондоо хэрэлдэж зогсдог үү? Үгүй шүү дээ тийм ээ? За нэгэндээ зөвлөдөг. За тэгэхээр өнөөдрийн дуу маань найзуудын тухай тусалсан. За тэгээд бид нар онлайн мэдлэгээ баттгсан тийм үү? За бид нар додоо нотоор хоолойдоо сулаа уншиж чадж байгаа юу? За додоо нотоор нэрлэж чадж байгаа юу? За гişгийн урд өгний хэмжээ үе хагас бүтэн нотоо бид нар бичиж тэмдэглэж чадах уу? Ядан дэвсгэр таван шугамаа мэдэх үү? Анаас нэг гэж дугаарлыг мэдэх үү? Нот бичгээс өмнө нь юу бичдэг лээ? Тийм ээ? Соёлгөрөө бүгдээрээ зурж чадах уу? Бүгдээрээ соёлгөрөө зурж чаддаг тийм ээ? За бүгдээрээ дэвтэр дээрээ нэг соёлгөр зураад та башна харъя. Бүгдээрээ нэг соёлгөр зураад. Нот бичгээс өмнө заавал соёлгөр бичдэг тийм ээ? За тийм учраас За сайн байна. За. Стамбул зурсан шүү. За соёлгөр Стамбул зурсан байна. Сайн байна. Сайн байна. Зүг. Бүгдээ соёлгөр хамт зурдаг байна. За тэгэхээр нот бичгээс өмнө хамгийн дөрөв соёлгөрөө заавал явах ёстой.
Монголын мэдлэгээс эргээсэн. За, өмнө үтсэн дууга баттгсан уу? Ямар дуу дуусан бэлээ? Шинэ дуу дуу тийм ээ. За, энэ дууга баттгаж дуусаа. За, тэгвэл өнөөдрийн хичээлийн маань гол зорилго болсон. За, найзуудаа ирээрэй гэсэн дууга бүгдээрээ одоо хамгийн сүүлд баттгаад нэг дуулчаад хичээлээ дуусгана. За, одоо дуулахдаа яг бүгдээрээ суугаад байна. Хоёр удаа хоёрын дуу. Босоо зогсоо. За, гоё найзад хажууд очоод зогсож болно. Жодоод ерөөсөө бие барихгүй заяа. Жодоод газараа зогсоод найзуудаараа хамт зогсож байна. Хамгийн сайн найзуудаараа зогсож байна. Гоё. За, бүгдээрээ дахиад цаасан зогсооч. За, мөн өөрийн чинь хамгийн сайн найз одоо өөр сүрүүл. За, болсоо. Ой. Бас өөр сургууль тийм үү өөр газар найзууд ч байж байгаа тийм ээ. Өөр. За тэгвэл бүгдээрээ тэр найзуудаа дотроо бодоод ойлгосноо. Тэр найзуудаа дотроо бодоод. За өөр газар байгаа найзуудаа бүгдээрээ сайхан дотроо бодоод тэгээ гоё дуулна шүү. За юу. За гартаа. За ширээ зогс. Гартаа. За ингээд өнөөдрийн хичээлээр бид шинэ дуу сурлаа тийм ээ. За ингээд өнөөдрийн хичээл битгэдээс авсан хүүхдүүдээ бас баярлалаа. За ингээд бүгдээ заасан дуугаа үгаяа сайн зээжтэй дээрээ заяа. Хичээл дууссан хүүхдүүдээ баярлалаа. Хичээл дуслаа баярлалаа.